За ерөнхийдөө Орсын Новосибирск хотын Төв гудамжаар. За ингээд сайхан ингээд шинэ жилийн гасууруудаа засаад гудмаа бэлтцсэн. Удахгүй тэгээд гоё авах арга хэмжээнүүд нь болох юм да. Зураг дарах юм уу би? Фил дотор ороод. За. Энд ч одоо юу юм бэ? Зураг авах гэсэн чи доошлоо бро. Биш ээ доошлоо бро. Дихгүй болохгүй юм байна. За вэж. Чи харагдахгүй байна. Наашлах юм байна. За вэж одоо ингээ. За би бичлэг ингээ зур. За. Оо зэлэг. За. Чи үжтэй. За ингээ бидэд ямарсан ингээ төв гудмаар сайхан явж гин да. Өнөөдөр бол ер нь гоё зас удраад сайхан өдөр байна. Тэгээ. Хоолны боломж чинь юм биш. Явъя. Тэгвэл Орсын хэсгээр 3000 яваад яаж юм? Гоё байна. Шинэ жилийн уур амьсгал байна. Яг гоё юу юм байна. За ингээд хотуудын өвлийн бас энэ аяллаа нэг гоё том зорилго нь өөрөө биднес Орсын mar шинэ жилийн үеэр явъя гэдэг зорилго тавьсан. Тэгээ ингээд шинэ жилийн гудмууд нь гоёлоо зөөччээ. Сайхан байна шүү. За энэ бол одоо ингээд том жижиг матрешка. За энэ бол одоо ингээд саний давгагийн маань шууны үр. За. Энэ одоо бүр өстой марцын хийжээ те. За энэ одоо та хэд бас харуулъя да. Гоё засж гин гадна талынхаа хэсгийг ийм байдалтай засаж тогтчулсан байна гадрууд. Энэ бол ингээд угаасаа яг төв талбай хэсгийнхаа гоё гудмыг ийм гэрэл гудмаар за ингээд. За энэ гудмад ингээд шинэ жилийн арга хэмжээнд болох нь дээ. За. За манай одоо хамгийн нэмгэн хүн бол одоо энэ давгаа байна. Одоо ерөнхийдөө энэ гадаа цагаагаар хасаг 15 хэрнээ бас ер нь их тийм жоохон жиндөхөн байх юм аа. Монгол дахь бас үйл явдлыг бодлоор өөр юм аа. За ингээл одоо байгууллагууд өөрсдийнхөө сурчлагын материал юмнуудыг за ингээд годон дагуух ресторанууд маань бас гоё их гадна үүдээ. За ингээл оройдоо бол ингээл гоё гэрлэн чимэглүүд асаад тэгэхээр гоё болох юм дээ. За ямар ч гэсэн Ново хотын төв гудмаар иймэрхүү сайхан болсон байна шүү. За энэ энтер бол өстой марзан хийжээ. Зя ингээд зуны аялалд явж байгаа юм шиг байна. Ингэж хувцалж явахгүй. За ерөөсөө ингээд дандаа араас авлаа гэж шууд бодож ингэж явах юм. За эндээс ингэж явах юм бичиж явах юм байна. За Новосибирск хотын бас шинэ жилийн годомж нэг юм байна шүү. За ингээд 4 хүний бүрэлдэхүүнтэй кач. Ой тэгээ идэх хэвээр шавс. Оо энэгээр гоё гадрууд байна шүү. Хоолны. Тийм байна. Бид бас одоо өдрийн хоол идээгүй яваа. Одоо нэг сайхан өдрийн хоол идэх ёстой. Хотог мастер бас байна. За одоо энэ юунуудыг харуулъя. За ингээд за бид одоо ер нь тэгээ сайхан өвлийн ч үзээд шинэ жилийн гоё чимгэлээ зөөсөн байгаа хотуудын бас нэг энэ өнгөдрхийг харуулъя гээд ийшээгээ одоо ер нь өмнөх хотуудыг бодвол ер нь баруун дэшегээ Москва төвх тусмаа илүү яаж байгаа. За одоо энэ энд орсон цасны хэмжээ
За Батболдоо чи алга болчихоо. Яа, барыг алга болохоор болчихлоо шүү. За энэ бол ингэж одоо сайхан зас ордог байх юм аа. За тэгээ бидэд бол өмнө одоо нөгөө зон аялахдаа бол Сан-Клаусын нутаг буюу Ронимар орчиж байсан. Одоо энд бол ингээд Орос өвлийн үгэн байна. За ийм сайхан. Тэгээ яг нэг өөртөө гоё чимэглэлээ хийгээд дээр нь сайхан байгалийн үзмжит ороо засан өөрөө энэ дээр орж чад улам сайхан болох юм да. За энд одоо ингээ сайхан засан хүн хийжээ. Яа ингээд бүгд л дор бүрнээ зураг бичлэг хийгээд л сайхан байна да. Засан хүн гэж ингэж томоор нь ингэж хийдэг нэ энэ сутчтай бүрээс. Аргагүй застай газар шиг. За манай хэд байна да энэ онгоц монгочийг нилээ өвгөө авч явдаг. За манай энэ том анааш маань энд байна. За тэг энэ хавийнхаа засыг бөөгнүүлээл дундуур нь ингээд жим хийгээл ийм болчих юм да. За одоо камера эргүүлнэ. За ингээд ингээд за. За шууд толдохоор боллоо. Тэнд зураг авалт явуулж байгаа учраас. За тийм. Яс үдээ. Зэн засыг нийшээ гарахгүй бол энэ аяга. Арай л өндөр цас байна. Тарган жижигдээд байгаа юм шүү бро. Энэ одоо тэгээд яландаа орж байгаа. Цасаа өхөнд орж байгаа юм уу? Цасаа өхөн биш. Энд чинь угаасаа чам царга. Засаа өх энд байгаа юм байна. Тэгэхээр чарга унаж яваа. Жолооч нь юм байна. Ер нь жолооч юм биш үү те? Тийм байна. Жолоо хийгээд. Жолоо хийх юм байна. За ингээд сайхан юм байна да.